та бүхний өнөөдрийн амгалан айлтгая. За ер нь бол одоо соронз гэдэг юмыг залгиж өвчин үүсгэх тохиолдлууд одоо нэрсээр их байна. Ер нь ихэлсээд байна. Саяхан одоо Дундгой аймагаас 1 нас 4 сартай хүүхэд юу яагаад соронз залгаад эзэн цоороод хагалгаанд ороод ирж байсан. Ойрмогхон 5 настай хүүхэд, нэг гэр бүлийн 5 настай, 7 настай 2 хүүхэд залгисан байгаа юм. Эгч нь нэгийг залгисан, дүү нь хоёрыг залгисан байгаа юм. Тэгээд хоёрыг залгисан дүүгийнх нь бол эдэс ходоод нь цоорсон ийм тохиолдлууд байна. Тэгэхээр соронз гэдэг маань юу юм бэ гэвэл соронз гэдэг бол төмөр болон нийтлийг өөртөө татаж наалдуулдаг дийг л соронз гэж хэлж байгаа юм. За соронзыг залгиснараа 2-оос дээш соронз залгих юм бол аюултай байх нь байна. За соронз нэг байрлалд удвал бас аюултай гэдгийг хэлэх хэрэгтэй. Анх бол 1982 онд General Motors компани тоглоомонд одоо ахуй хэрэглээгээр соронзыг ашиглаж эхэлсэн байгаа юм. За тэр үед нь бол одоо юуны Америкийн нэгдсэн улсын тэр хоол тэжээлийн судлах компани гэж тэндээс одоо хүүхдийн тоглоом хэрэглэхийг хоригдж байсан боловч ямар нэгэн шалтгаанаар энэ хүүхдийн тоглоомд хэрэглэдэг болгож гаргасан байгаа юм. Ингээд гадаад улсуудад бол 1995 оноос хойш соронз залгивал өвчин үүсдэг юм а гэдгийг анхааруулж хэлж байсан байна. За ер нь бол соронз залгиснараа бол гадны бит одоо соронз амьсгалын замд орж болно. Ходоод хоол боловсруулах замд орж болно. За хоол боловсруулах замд орох юм бол одоо гэдэс цоолдог юм аюултай байх нь байна. Амьсгалын замд орох юм бол маш аюултай. Гинт одоо бүглэрч амьсгалын замын хүнд эмгэгүүд үүсэх юм аюултай байдаг. Тэгэхээр амьсгалын замд байгаа гадны битийг бол онц яралтай авдаг. За хүүхэд чинь 2-оос дээш соронз залгисан гэж ивэл маш анхааралтай хандах хэрэгтэй. Байнга одоо өдөр шууд үзүүлэх хэрэгтэй. За нэг байрлал 72 цагаас дээш болсон тохиолдолд бол месастын асуудал яригддаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Месажил бол жижиг биш том хагалгаанд ороод байгаа. Эзэн цоорсон юм бол эзнийг нь агуулгын шивлэдийн тархах гэсэн тийм 2-3 эргэтэн зэрэг цоорох гэсэн тийм аюулууд байна. Сүүлийн үеийн тоглоомуудад нэг ухсардаг, задалдаг, олон хэсэг болдог, янз бүрийн одоо хэлбэр төрөстэй юм бэлддэг ийм хуванцар тоглоом дотор тийм жижиг диаметртэй, том диаметртэй тийм соронзууд илбэг байгаад байгаа юм. Тийм учраас энэ тоглоомнуудыг авч өгөх энэгээр тоглоулахдаа эцэг эхчүүд маш сайн анхааралтай байх хэрэгтэй. Хүүхэд чинь тоглож байгаад гинт одоо хахад цацах юм уу, хөхрөх ийм аюулын байдал байх юм бол ямар нэг юм залгисан байж болцсохгүй гэдгийг анхаарч эмнэлэгт хандах нь зүйтэй. 2-оос 4 насныхан бол одоо юмыг амталж мэдрэх гэдэг. Тийм учраас амандаа хийж залгидаг. 4-өөс дээш 6-7 насных 8 насных бол сонирхож залгидаг ийм аюул байдаг гэдгийг анхаарах нь зүйтэй.